Хэлцэж байгаа энэ хуулийн төсөл дээр нэг хоёрдмол байдалтай л байгаад байгаа юм. Угаасаа бид нар нэгэнт автсан зээлийн ашиглалтыг бол бүх боломжоор сайжруулад явах ёстой. Зээлийн хөрөнгө оруулалт босгох гэж байгаа юм болвол сайн ашиглалттай байх боломжтой нөхцлөөр л хөрөнгө оруулалт босгож явахгүй болвол одоо ингээд төслийнхөө дундуур янз бүрийн асуудал үүсээд байгаамаа. Байнгын хороонуудаар харамсалтай нь ярьсан зүйлүүд дэвшилттэй гэсэх нь бол энэ үйлдэл зарим дэвшилттэй зүйлүүд бол их хурлаар өөрчлөгдсөн учраас өнөөдөр бол нэлээд яриа хөөрөг хилцүүлгийн сэдв үүсээд байна л да. Жишээлбэл энэ хуулийн хүрээнд хамрагдах 3 төслийг 2 болгоё гэдэг саналыг бол би 100% дэмжижсэн. Харамсалтай нь одоо 3-аараа ороод ирсэн байна. За төсвийн байнгын хороондор бол хамгийн чухал саналаа унагчаад ороод ирж байгаа. Өөрөөр хэлбэл эн чинь одоо хэрэгжүүлэх төслийн орлогоороо хөрөнгө оруулалтын зардлаа бүрэн нөх юмдаар төсөлдөөр иймэрхүү асуудал ярья гэсэн энэ саналыг бол төсвийн байнгын оруулагчж байгаа. Тийм учраас хөрөнгө оруулалтаа төсвийн орлогоороо нөхөж чадахгүй ийм төслүүд орж ирэх хаалгыг нээч гад байгаа юм. За төсвийн доктортой байдгийн зөвлөлийн дүгнэлтийг харахад тийм бүрэнхийд хоёрд бол төвдөлдсөн шин чанартай ийм дүгнэлт орж ирсэн. Энэ хуулинд хориг тавиагүй, дэмжээгүй, гагцгүй одоо улсын төсвт нөлөөллийг багасгах талаар ажиллах хэрэгтэй гэсэн нэг ийм бүрэнхий дүгнэлттэй ийм юм ороод ирсэн байгаа. Зүгээр өнгөрсөн туршлагаас харахад манай улс бол 5 төсөвтэй явж ирснийг та нарын маань олог бас мэдж байгаа баг. Тэгээ энэ 5 төсвөөс болоод дараа нь засгийн газрууд нь энэ гадаадын зээлийн төлөх гэж 10-аад жил үзэж тарж яж нэг юм уу гайгүй болоод одоо сүүлийн 2 жил овоо зэгстэй ороо явж байтал дахиад энэ ороод ирж байгаа. Гэтэл нөгөө амьдрал баян юм чинь одоо энэ газрын тосны үйлдвэрийн асуудал, Эрдэнэ өргөний усан цахилгаан станцын асуудал, энэ чинь автсан зээлээ ашиглахгүй болвол 10-15 жил үргэлжлээд ер нь ямар ч үр дүнгүй юм болчих гээд байгаа учраас энэ хууль орж ирж байна гэж бодож би бол дотроо дэмжиж байгаа. Зүгээр одоо улсын төсвт нөлөөлөх нөлөөллийг багасгах, төсвийн алдагдалд одоо яаж тооцох энэ бүхнөөгөө хуулиараа зохицуулаад ирвэл дэмжихэд одоо бэлэн байна. За хоёр дахь асуудал бол энэ газрын тосны үйлдвэрийн асуудлыг би олон сонссон. Тэгээ над нэг л ойлгомжгүй юм яриад байдیں۔ Тамсхийн ордны нефтээр одоо гол төвх хийдэ хийнэ гэж байгаа. Тэгэхээр эн чинь бол тэр сая 500 мянган тонн газрын тос боловсруулахад хүрэлцээ байхгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ ордны нүүрсийг их сайхан шингэн нүүрс байдаг. Шингэн нефт байна. Одоо тэр хоолоогоор зөөхөд бол асуудал үүсэхгүй гэж дандаа хариулаад байдаг. Гэтэл миний мэдэх энэ талаар одоо олон жилийн өмнө газрын тосны үйлдвэр сурагч байхгүй байхад сонсож байсан тайлангуудаас харахад энэ Тамсхийн ордны нефт бол зууралтай амархан царцдаг. Энэ тайлангуудыг би харж байлаа. Тэр түүхэн эдийн яагаад амархан зарч яах нүгдгийг нүдээр харж ирсэн. Тэгэхээр энэнийг тэр хоолоогоор явуулах технологи та нар сайн боловсруулахгүй бол асар их зардлаар энэнийг хийх гээд байгаа юм шүү. Тэгээ энэ тал дээр одоо ер нь одоо ямар шинжилэл дэвшилттэй юм хийх гэж байгааг бол би одоо хүртэл сонсоогүй байгаа. Тэгээ энэ тал дээр нэг хариулт өгвөл зүгээр байна. Хоёрдугаарт ер нь зүгээр бид нар газрын тосныхоо хэрэгцээний тодорхой хэмжээг дотоодоос хангах, гадаадаас авч байгаа эрчим хүчээ багасгах тал дээр бол хоёр төслийг бол За ажлын хэсэг. Наранбаатар төсвийн байнгын дараа хариулъя. Нанздан Наранбаатар. За эхний хэсгийг би тэгээ дараагийн хэсгийн ажлын хэсэг үйлдвэртэй холбоотой. За хууль санаачилсан гишүүд бол 3 төслийг оруулж ирсэн. Сэлбтэй хамт. За ингээд ажлын хэсэг дээр сэлб хасагдаад байнгын хороон дээр орж ирсэн байнгын хороо дэмжээд хасцаа. Ингээ 2 төсөл. Эхний 2 тэр Эрдэнэ өргөн нефтийн үйлдвэр 2 ингээд байнгын хороон дээр дэмжигдээд ингээд чуулган дээр орсон. Харамсалтай чуулган дээр одоо буцаагаад босгоцсон. Байнгын хороон дээр хассан сэлбийг одоо чуулган дээр ингээд босгоцоо. Тийм учраас байнгын хороо дээр энийг одоо босгосон гэд түрүү бас гишүүдийн асуулт юунд дурддагдж байсан учраас бас энэ дээр тодруулъя. Чуулган дээр босгосон асуудал байгаа шүү гэдгийг. Хоёр дахь асуудал нь доктортой байдлын зөвлөлөөс
ирсэн дүгнэлтийг би яг нэг өгүүлбэрийн одоо тодорхой уншаад өгчээ. Ер нь бол дэмжээгүй ийм ингэж бичсэн байгаа. Энэхүү хууль батлагдвал төсвийн тогтолцоо эрх зүйн орчинд томоохон сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд хоёр төсөвтэй болох төсвийн алдагдлыг доктортой байдлын тухай хуулийн хүрээний хязгаарлалтаас гаргах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн бодлогын ач холбогдлыг сулруулах зэрэг үр дагавар гарахаар байна гэсэн. Үндсэндээ одоо дэмжээгүй гэсэн ийм одоо дүгнэлт ирсэн. За тэгээд ажлын хэсэг үйлдвэртэй холбоотой асуудал дээр хариулт. За ажлын хэсэг 3 дугаар микрофон хариулъя. За энэ асуудлыг 60 минутанд хэлцэж дуусгах ёстой байсан амжихгүй байгаа учраас дахиад сунгалаа. 30 минут. За рэгдэл гишүүний асуултанд хариулъя. Ашигт малтбал газрын засны газар Чулуунбат байна. За 2010-аас 12 оны хооронд Тамсаг, Тоссон уул, Зүүн Баян цагаан ясны орд газрын засны нөөцийг Монгол Улсын эрдэс соёлын мэргэжлийн зөвлөлөөр баталгаат нөөцийг 335 сая тонноор, үүнээс ашиглалтын баталгаат нөөцийг 43.6 сая тонноор хүлээж авсан байгаа. За 2014 онд үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжөөр дотоодод газрын засны боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхийн эдээр тулгуурлан барих нь зүйтэй гэсэн зөвлөмж гарсан. Энэ зөвлөмж болон энэ дотоодоос олборлох газрын тосны орд ажиллах төлөвлөгөөн дээр үндэслэн энэ газрын засны боловсруулах үйлдвэрийг жилийн хүчин чадлыг 1.5 сая тонноор тооцсон. За Жон тод хариулна шүү дээ. дээрх орд газруудын орд ажиллах төлөвлөгөө нь 2017 оноос эхлэн олборлтын хэмжээ 1.4. За хариултаа дуусгачих. Сунгая. 2016 оноос эхлэн олборлтын хэмжээнд дээрх нэр бүхий 4 ордоос 1.4-өөс 1.6 сая тонн хүртэл газрын тос олборлохоор орд ашиг төлөвлөгөөнд тусгасан боловч 17 оноос ахуулан олборлтын хэмжээ маань харамсалтайгаар буурсан байгаа. За сүүлийн 2020-с 25 оны хооронд дунджаар 500 гаруй мянган тонн газрын тос олборлж экспортлсон. За энэ онд бид нар дээрх ордуудаас 419 сая тонн газрын тос олборлж экспортлохоор төлөвлөж байна. За орд ажиллах төлөвлөгөөний дагуу олборлтын хэмжээ буурсан үндсэн шалтгаан болвол бүтээгдэхүүн авах гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжуудын хоорондын зөрчил, үүн дундаа татврын маргаанууд, за тэгээд досны үнийн уналт, за эрчим хүчний дутагдал, за 2021 онууд болсон ковид сар дахлын асуудал, за орон нутгийн эсэргүүцэл зэрэг ажлуудаас болон тухайн орд ашиг төлөвлөгөө. За хариулт хангалттай юу? За эргэл гишүүн тодруулж асууя. За нефт олборлолтын төвшин буураад байгаадаа нэлээд сайн дүгнэлт хиймээр юм шиг байгаа юм. Тийм ээ. Тэр газрын дорх нэмт нь тийм баг гарчгаад байна уу, яагаад байна? Өөр хэвд нь одоо ямар их усүр байж болох. Энэ талаар бол судалгаа хийж байгаа гэж би бол сонссон юм байгаа. Зүгээр тэр 600 шахам километр урт замд хоолоогоор тээвэрлэхэд энэ их зарцамхай зуурамтай нүүрсийг одоо хэлбэрхэн явуулах ямар технологи одоо та нар маань одоо олцоход байгаа гэдэг би ерөөсөө сонсохгүй байгаа. Тэр технологийн талаар бас нэг их хурлын гишүүд товчхон яриад өгчихвол зүгээр байна. За 3 дугаар микрофон ажлыг хариулъя. Сонсогч байна. Иргэдэл гишүүний асуултанд хариулъя. Алтан цэцэг газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал. За газрын тосыг шин чанарын хувьд 3 гол үзүүлэлтээр хэмжиж байгаа. Түүгээр бол мөн үн цэн тодорхойлдог. Нэг нь бол нэгт, хоёр дахь нь хөхрийн хэмжээ, гурав дахь нь агуулгадж байгаа хүнд металлын агуулга. Манай газрын тос нэгтаараа бол одоо олон улсын API гэж ярьдаг. Олон улсын одоо нэгтийн хэмжүүрээр хөнгөн тосны одоо категорид багтдаг. Брэнд тос болоод
West Texas Intermediate хоёр бол 37 гэд энэ тоо бол их байх тусмаа хөнгөн гэсэн үг. Манайх бол 33-аас 34 байдаг. За Оросын холбооны улс Арабын тосууд бол 25-аас 30-ийн хооронд ингээ хөлбөлцөж байгаа. Тэгэхээр манай тос бол шинж чанарын хувьд хөнгөн сайн тосонд хамаарагдана. За хөхрийн агуулгаараа Монголын тос шиг бага хөхртэй тос дэлхийд өөр байхгүй. За гүйцээг хариулчих. 3 дугаар микрофон. Байна уу? 0.11% хөхрийн агуулгатай. Энэ бол одоо бусад газрын тос бол дунджаар 1-2 хооронд одоо 1-2% одоо хөхрийн агуулгатай байдаг бол манайх бол ийм бага хөхрийн агуулгатай цэвэр хөнгөвтөр тосонд бол хамаарна. За энэ тосыг бол хүн дэмшиг харагдуулж байгаа зүйл бол нэг тосны химийн шин чанар буюу одоо парафиник хим зууралдан чанар одоо өндөртэй тос. Энэ бол зөвхөн одоо талс үүсэх буюу тос зарцах температур нь өндөр болохоор ингэж харагддаг. Гэтэл температур өгөхөөр бол шингэн ус мэт болдог. Ялангуяа манай тамсгийн сав газрын тос. Тэгэхээр энэ 520 км урт шугам хоолойгоор дамжуулахад завсрын 4 халаах өргөх насос станцтай. За зундаа бол зарим станцыг алгасан нь яагаад гэвэл газрын хөрсний температур нэмхрүү орж байгаа учраас за өвлийн улиралд бол 2.8-аас 3 метрийн гүнд ойролцоогоор тгээс 4 хэмээн дулаантай учраас бас За эргэл гишүүн тодруулж нэмэлт асуулт. За манай газрын тосны үзүүлэлтүүдийг би бас олон жилийн өмнөөс л харж ил байсан л да. Тэгтээ зэрэг за шингэн хөнгөн сайн тосл гээд байгаа. Яагаад энэ тос чи юм зарцамтгай байдیں۔ Зуурдгай чанар яагаад өндөр байдیں۔ Би энэ Монгол эрдэмтдийн хийсэн тоонуудаар яриад байгаа шиг чэйжээрээ хэлж байгаа юм биш. Тэгэхээр энэ зарцамтгай дасгалгааны температурт тамсгийн урдын нефт дасгалгааны температурт зарцах гээд байдаг. Ер нь 20 градусаас доош орохоор. Тэгэхээр одоо яг хуу нам газраас дээш нь өргөөд шахахад бол мэдээж шахдаг станцууд ойлгомжтой хийж таараа. Зарцамхай чанарын багасгахын тулд зарцчих юм бол тэр чинь явахгүй. Ямар ажил одоо хийж байгаа бол зүгээр одоо зарцамхай температурын өндөр болгохыг дандаа тэр хоолой даяараа захилгаанаар халаагаад явуулаад байж болохгүй л баймаар байгаа юм л да. Энэ дээр нэг тодорхой За хариулъя 3 дугаар микрофон. Иргэдэл гишүүний асуултанд хариулъя. Алтан цэцэг газрын тос боловсруулах хууль дээр. За нэг нь физикийн шин чанар, нөгөөдөр нь химийн шин чанар. Хүнд гэж харагдуулж байгаа нь физик шин чанар нягттай холбоотой. Таны асууж байгаа энэ зууралдан чанар гэдэг бол газрын тосыг дотор нь нафтины төрлийн, парафины төрлийн гэж байгаа. Парафины төрөл нь болохоор одоо шулуун хэлхээтэй өндөр молекулуудын агуулга өндөр гэсэн үг, нүүрс ус төрөгчийн бүлэг. Нафтеник гэдэг нь бол цайрагт нүүрс ус төрөгчийн. Тэгэхээр одоо манайх бол парафинлэг тосны шинж чанартай тосонд хамаарна. Энэ тосны гүн боловсруулалтанд орох чадвар өндөр. За дээрэс нь зөвхөн температурын ялгаагаар урсгах чадвар нэмэгдэнэ. Газрын тос одоо баригдаж байгаа газрын тос боловсруулах хууль дээр бол 17 гүн боловсруулалтын технологитой өндөр технологийн орчин үеийн технологиор одоо тоноглогдсон хамгийн сүүлийн стандарт нормд одоо тохирсон шатхан үйлдвэрлэх ийм үйлдвэр байгаа. За баярлалаа. За гишүүд чуулганы ажлын хэсэг чуулганы хуралдаанд хэлсэн үгэнд бас хариуцлах хүлээн